Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жудологи подкастын маань 83 дахь дугаар эхлээд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар Мега маань санхүүгийн төсөлөх хороотой саяхан нэгэн банк санхүүгийн байгууллага маргасан сонирхолтой кейсийг сонгож авсан байна. Ер нь бол яг хуу миний одоо хувь судлаач, хуульчийн хувьд өгнөхэд ер нь захиргааны эрхтүүд бол нэлээд бас ач холбогдолтой тий. Захиргааны байгууллагууд үйл ажиллагаанд нэлээд анхаарах үс сонирхолтой дүгнэлтийг анхан болон давзаалгчны шүүхээс хийсэн бол санагдаад байгаа юм. Тэгэхээр маргаан дээр юу болсныг маань Мега маань орох уу? За маргаан руугаа ороход бол нөгөө маргааныхаа уралдагч талуудыг танилцуулаад эхлэе. За гомдол гаргагч маань бол нэгэн банк ус санхүүгийн байгууллага байгаа. За хариуцагч нь бол санхүүгийн зохицуулах хороо. За гомдлын шаардлага маань юу байсан бэ гэхээр нэхэмжлэгч банк ус санхүүгийн байгууллага нь бол санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк ус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журмыг зөрчсөн гэж үзээд 2025 оны 8 сарын 4-ний өдөр бол шийтгэлийн хуудасаар зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20 мянган нэгштэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20 сая төгрөгөөр торгох ийм шийтгэлийн хуудас гарсан. Энэ шийтгэлийн хуудсыг хүчингү болгуулъя гэдэг ийм одоо гомдлын шаардлагатай. За тэгэхээр үйл баримтаа цааш нь яриад эхлэхээр бол ямар учиртай вэ гэдгийг илүү тодорхой болно. За үйл баримтаа танилцуулахад за ер нь бол банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой нэг товч мэдээллийг гэх юм уу те өгөхөд банк ус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13-ийн 4-т заасны дагуу бол санхүүгийн зохицуулах хороо нь банк санхүүгийн үйл ажиллагаа одоо байгууллагын үйл ажиллагааны эрсдлийг урьдчилан тооцоод үнэлэх зорилгоор бол зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох ийм бүрэн эрхтэй байдаг. Ингэхдээ бол банк санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам гэдэг энэ журмыг санхүүгийн зохицуулах хороо бол батлан мөрдүүлдэг. За тэгээ энэ журам бол ер нь юуг зохицуулдаг вэ гэд тэгэхээр үндсэндээ нэг юм 6 төрлийн одоо ийм харьцааг банк санхүүгийн байгууллага маань бол одоо хангаж ажиллах ёстой гэдэг ийм одоо журам гэсэн үг. За эхнийх нь бол товч танилцуулахад эхнийх нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт гэж байгаа. За одоо энэ жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр санхүүгийн болон үйл ажиллагааныхаа эрсдлийгтэй банк санхүүгийн байгууллага маань тэрний үр дагаврыг өөрийн хөрөнгөөр хаахад хүрэлцгүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх ёстой. За тэгээд тэрэнд нь одоо ингэж үзүүлэлт тогтоож өгдөг шалгуур байх жишээний за жишээ нь төлбөр төрөнгө үздэг чадварын үзүүлэлт гэдэг нэг шалгуур байгаа. За энэ нь бол одоо хэрэглэгчтэй ямар нэг байдлаар мөнгөө банк санхүүгийн байгууллагад өгсөн байгаа тохиолдолд хэрэглэгчийн анхны шаардлагаар тэр мөнгийг бол буцаан төлөх чадвартай байх ёстой байдаг банк. Тэгэхээр одоо юу гэдэг нь кассанд нь байгаа мөнгө ч гэдэг юм уу хадгаламж гэдэг ч юм уу те энэ мөнгүүд нь хаана ямар нөхцлөөр байрч ийн вэ гэдгээр нь ингэж тодорхойлдог үзүүлэлт байдаг. За дараагийнх нь бол актив хөрөнгийн төвлөрлийн үзүүлэлт гэж активыг бол нэг этгээдээс этгээдэд их хэмжээгээр төвлөрүүлэхээс сэргийлдэг. За энэ жишээлх юм бол нэг этгээд болон түүний хамаарал бүхэн этгээдэд олгосон зээл бол одоо чинь өөрийн хөрөнгийн хэдүүвээс хэтрэхгүй байх ёстой гэдэг ч юм уу те энэ жишээлх юм бол банк санхүүгийн байгууллага маань нөгөө хамаг мөнгөө нэг этгээдэд зээлцсэн байдаг. Тэгсэн чинь тэр этгээд нь зээлийг төлж чадахгүй байгаа тохиол банк санхүүгийн байгууллага маань одоо үйл ажиллагааны эрсдэлд орно шүү дээ. Тэгэхээр тэрнээс сэргийлдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү ер нь бол ингээд 5-6 шалгууруудыг тогтоож өгдөг ийм журам байх нэ. За тэгээд энэ журмыг санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 2 сарын 25-ны өдөр бол шинжилэн баталсан байна. За тэгээд энэ шинжилэн баталсан журмаа нэг сар гарны дараа бол журам дээрээ дахиад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. За тэгээд энэ 2025 оны 3 сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр бол юу орсон бэ гэд тэгэхээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн үзүүлэлт гэдэг энэ шалгуур дээр нь дотоодын арилжааны банк мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдгээс зээл болон бусад хэлбэрээр их усүр татан төвлөрүүлэхгүй байх гэдэг ийм заалтыг нэмсэн. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэд тэгэхээр банк санхүүгийн байгууллага нь бол дотоодын арилжааны банк болон одоо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч өөр буцаад этгээдүүдээс зээл ч юм уу ямар нэг хэлбэрээр их усүр татан төвлөрүүлэхгүй байх ёстой гэсэн үг тийм. Банк усын одоо их юу гэдэг хөрөнгийн их усүр гэх юм бол за жишээлх юм бол хувь нийлүүлсэн хөрөнгө өөр дотоодын болон гадаадын байгууллагуудаас авсан зээлч гэдэг юм уу те хөрөнгө оруулалт гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдээс бүрдэж байгаа. За тэгвэл банк ус бол дотоодын банкудаас зээл авах боломжгүй гэдэг л ийм хязгаарлалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан гэсэн үг. За энэ нэмэлт өөрчлөлт маань бол 2025 оны 3 сарын 20-ны өдөр орсон байгаа. За гомдол гаргагч банк санхүүгийн байгууллага маань бол 2024 оны 4 сарын 24-ний өдөр буюу одоо энэ журмын нэмэлт өөрчлөлт орохоос жил орчмын өмнө Голомт банктай зээлийн гэрээ байгуулад 8 тэрбум төгрөгийн зээл авсан байсан юм байна. Энэ зээлийн гэрээний эргэн төлөлт нь бол 2025 оны 4 сарын 24-ний өдөр дуусгаар байсан юм байна. За тэгээд банк санхүүгийн байгууллага маань бол энэ дуусгаар байсан хугацаагаа дахиад 1 жил
жилийн хугацаагаар сунгаад 2026 оны 4 сарын 24-ний өдөр одоо эргийн төлөвлөгөөр ингэж хуваараа шинжилж тогтоосон байгаа юм. За ингэхдээ бол 2025 оны 4 сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ гэж байгуулсан. Буюу одоо нөгөө түрүүний журмын нэмэлт өөрчлөлт орсноос нэг 20 хоногийн дараа энэ зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ийм үйл баримт байгаа. За тэгсэн чинь ийхүү ингэж нөгөө нэг өмнө авсан зээлийн гэрэгээ сунгасныг нь санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 3 сарын 20-ны өдрийн тэр зохис тарьцааны шалгуур үзүүлэлтэд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу дотоодын арилжааны банкаас их усүр татан төвлөрүүлж болохгүй гэдэг энэ шалгуурыг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11-5-ын 2-ын дагуу буюу санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэж ингэж үзээд 20 сая төгрөгийн торгуул оногдуулсан байгаамаа. Хоёр талынхаа маргаж байгаа үндслүүдийг дурдъя. Гомдол гаргагчийн зүгээс бол нэг 3 багц үндслэлээр маргаж ийн гэж бол харсан. За нэгдүгээрт бол тухайн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ чинь өөрөө нэмж хөрөнгө татан төвлөрүүлсэн бол биш ээ. Тухайн зохицуулалттэй нөгөө дотоодын банкнаас зээл авч болохгүй шүү гэдэг зохицуулалт хүчин төвлөрдөр болохоос өмнө байгуулсан зээлийн гэрээндээ л бид нар өөрчлөлт оруулсан. За тэгээд энэ нормын нэмэлт өөрчлөлтийг санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор баталж байгаа. Тэр тогтоолын 5 дугаар зүйлт нь бол уг тогтоол батлагдахаас өмнө татан төвлөрүүлсэн хөрөнгөд энэ заалт нь бол үйлчлэхгүй гэдэг ингээд тодорхой заасан байна гэж нэгдүгээрт хэлдэг. За хоёрдугаарт бол ер нь энэ санхүүгийн үйл ажиллагаа чинь ихтгэлцэлтээр тогтож явдаг. Зохицуулагч байгууллага альва байдлаар шийдвэр гаргахдаа тухайн зохицуулалт хэрэгжих. За тэгээд тухайн зохицуулалтанд өртөж байгаа этгээдүүд өөрсдийн үйл ажиллагаа төлөвлөх тэр боломжийг олгосон байдлаар шийдвэрээ уг нь гаргах ёстой байтал угаасаа тэгээгүй юу гэдэг гинтийн байдлаар шууд тэ. За өнөөдрөөс эхлээл банк санхүүгийн байгууллагууд банкнаас зээл авч болохгүй шүү гэдэг ийм шийдвэрийг гаргачихсан гэж ингэж хэлдэг. За 3 дугаарх нэг үндсэл нь бол захиргааны ерөнхий хууль захиргааны хэм хэмжээний акт хүчин төвлөрдөр болох нөхцөл журмыг бол тодорхой зааж өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 67-гийн 1-т бол захиргааны хэм хэмжээний актыг баталсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэгдсэн бүртгэлд бүртгүүлж нийтэд нийтлснээр бол хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. За тэгээд энэ хуулийн 67-гийн 1 заасан буюу тэгж бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус бөгөөд уг актыг биелүүлээгүй иргэн хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. За өөрөөр хэлэх юм бол одоо тэр зохис тарьцааны шалгуур үзүүлэлтийн шинжилсэн найруулга болон түнд нэмэлт өөрчлөлт оруулсан тэр журмаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын нэгдсэн бүртгэлд одоо бүртгүүлж нийтлсэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол нийтээр дагж мөрдөх тэр эрх зүйн хүчин төгөлдөр байдал үүсэхгүй. За иймээс бол энэ санхүүгийн зохицуулах хорооноос гарсан тэр журмын нэмэлт өөрчлөлт нь одоо хууль зүйн яамд бүртгэгдээгүй байна. Тэгэхээр энэ хэм хэмжээний актын эмхтгэл нийтлэгдээгүй учраас эрх зүйн хүчин төгөлдөр байдал үүсээгүй тооцогдно. Тэгээ ийм байтал энэ эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй энэ журмыг үндэслээд одоо торгуул ногдуулсан нь бол хүчингөө юм а гэдэг ийм 3 үндслэлээр маргасан. За хариуцагч санхүүгийн зохицуулах хороо бол яг өмнөд орсон тэр 3 үндслэлийг одоо 2 үндслэлээр болон цааж ингэж маргадаг. За эхнийх нь бол за их усүр татан төвлөрүүлсэнтэй адилтхан үтсэн гэж хэлдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэхэмжлэгч банк санхүүгийн байгууллага нь дээрх тэр зээлийн гэрээ буюу зээлийн шугамыг 1 жилээр ингэж сунгасан энэ үйл баримт нь өөрөө шинээр их усүр татан төвлөрүүлсэнтэй адил нөхцөл байдлыг үүсгэж гин гэж одоо санхүүгийн зохицуулахаараа үүдсэн. За ингэхдээ бол юу гэж хэлсэн бэ гэхээр энэ одоо юу гэдэг журмын өөрчлөлт нь бол ямар юу гэдэг давлгааны хүрээнд явсан бэ гэхээр ер нь улсын хурал дээрс нэлийн яригдсан те одоо юу гэдэг банк санхүүгийн байгууллагууд бол өргөн дэлгэр боллоо аюу өндөр хүүтэй банкнаас зээл аваад цаашаа өндөр хүүтэй өгөөд байна гэдэг яриа нэлээ явсан тий. Тийм энэтэй холбоотойгоор ер нь банк санхүүгийн байгууллагууд дээр ингэж одоо юу гэдэг хязгаарлалтууд тогтоох шаардлагатай гэж ингэж үтсэн. За тэгээ энэ хүрээнд бол мөн Монгол банкны ерөнхийлөгчийн банк санхүүгийн байгууллагын харилцаа хамаарлын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай гэдэг ийм тушаал бас мөн гарсан юм байлээ. За энэ тушаалаар бол Монгол банкнаас бүх арилжааны банкудад бол нэг ийм одоо шийдвэр гаргаж одоо илгээсэн. Энэ агуулга нь юу вэ тэгэхээр банкны нэгдлийн оролцогч банкны харилцаа хамаарал бүхий этгээдээр дамжуулан шууд болон шууд тусаар банк санхүү
санхүүгийн байгууллага хадгалан зээлийн оршоо, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг энэ этгээдүүдэд зээл болон бусад хэлбэрийн санхүүжилтийг олохгүй шүү, олгосон санхүүжилтийн хугацааг аливаа хэлбэрээр сунгахгүй шүү гэдэг ийм албан тооч юм уу? Ер нь бол банкуд руу бас явсан байлээ. Тэгэхээр энэ цогц үйл ажиллагааны хүрээнд бол явсан. Угаасаа банкуд чинь энэ зээлийн одоо банк устай байгуулсан зээлийн гэрээнийхээ хугацааг сунгахгүй шүү гэдэг энэ юу одоо алтан бичигтэй шийдвэр ингээд явцсан хойно энэ банк ус санхүүгийн байгууллагын хугацаагаа сунгасан нь өөрөө их усүр татан төвсрүүлсэнтэй бол адилхан үзэхүйс нөхцөл байдал гэж хэлж байгаамаа. За санхүүгийн зохицол хорооны хоёр дахь үндэслэл бол ер нь нэг зөрчил оногдуулсан энэ шийдвэр нь өөрөө тус журамд нэмэлт өөрчлөлтөөр орсон тэр заалтын шаардлагыг зөрчсөн гэдэг утгаар биш, харин журмын хэрэгжилтэнд хяналт тавих, хяналт шалгалтын хүрээнд зөрчил илэрсэн учраас санхүүгийн зохицол хорооны одоо тэр журмыг биш санхүүгийн зохицол хорооны шийдвэрийг биелүүлээгүй гэж бид нар үзсэн юм аа. Зөрчлийн тухай хуулийн 11.5-2 болвол ингээд банк ус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж таслал гээд эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зохицол хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг торгоно гэж заасан байдаг. За энд заасны дагуу санхүүгийн зохицол хорооноос гаргасан шийдвэр нь бол заавал хэм хэмжээний акт байх шаардлагагүй бөгөөд ер нь хорооноос гаргасан удирдлагын болон зохицуулалтын хүрээнд гаргасан шийдвэр зааварчилгаа чиглэл зэрэг нь бол энэ чиглэл зэргийг дагж мөрдөх үүрэг нь бол банк ус санхүүгийн байгууллагад байдаг. За тийм учраас энэ санхүүгийн зохицол хорооноос гаргасан хэм хэмжээний актыг биш санхүүгийн зохицол хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй учраас зөрчлийн тухай хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн юм а гэдэг ийм хоёр үндслэлийг хэлтгэе. За анхаачны шүүх болвол гомдлыг бүхэлд нь хангаж тэр шийтгэлийн хуудсыг бол бүхэлд нь хүчингүй болгосон. Үндсэндээ бол санхүүгийн зохицол хорооны одоо маргаж байгаа үндслүүд бол үнэлэхгүй байна гэж хэлтгэе. За ямар одоо үндслэлээр гэж хэлсэн бэ гэд тэгэхээр за хариуцагч бол зөрчлийн тухай хуулийн торгосон заалтынхаа тэгээ энэ таслалын арын тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санхүүгийн зохицол хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол гэдэг энэ гипотезыг санхүүгийн зохицол хорооны гаргасан шийдвэр гэдэгт нь тэр 2025 оны 3 сарын 20-ны өдрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор нэмсэн заалтыг зөрчсөн гэж ингэж тайлбарлаж байна. Гэхдээ бодит байдал дээр бол тэр зохис барьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоосон журам нь захиргааны хэмжээний актын нэгдсэн бүртгэл бүртгэгдээгүй. Тэгээ энэ бүртгэгдээгүй гэдэг нь бол энэ журмыг хэрэглэхгүй байх үндсэл болно гэж ингэж хэлдэг. За тэгээд зөрчлийн тухай хуулийн 2.1-т бол юуг тодорхой зааж өгсөн бэ гэхээр хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хууль шийтгэл оногдуулахаар заасан үйлдэлийг сүүлд зөрчил гинэ гэж заасан. За захиргааны хэм хэмжээний акт гэдэг бол яг нэгдсэн бүртгэл бүртгэгдснээр хүчинтэй тооцогдно гэж ингэж заасан гэж байгаа. За тэгээ өөрөөр хэлэх юм бол гаргасан шийдвэр гэдэгт бол санхүүгийн зохицол хорооны тий алтан бичигт хамаарна гэдэг ийм агуулгаар бол тайлбарлаж байгаа нь хитрхи ийм дур зоргын шинжтэй. За тэгээд зөрчлийн тухай хуульд заасан үзэл санаанд бол нийцэхгүй байна гэж байгаа. За тэгээд журамд бол тэг шинээр ингэж үүрэгжүүлсэн хоригдсан заалт нэмж байгаа шүү дээ. Тэ нөгөө зохис барьцааны шалгуур үзүүлэлтээр банк ус бол банкнаас зээл авахыг хориглоно гэдэг ийм хоригдсан үүрэгжүүлсэн заалт нэмж байгаа. Ийм зохицуулалт нэмж байгаа тохиолдолд бол одоо зөрчлийн тухай хуулийн хуульд бол шинээр зөрчил тооцсон зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх үндэслэл болно гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр гомдол гаргагч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ шинээр зээл аваагүй харин өмнөх зээлийн гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа энэ одоо хэм хэмжээний актыг хэрэгжилж одоо шийтгэл оногдуулсан буруу байна гэж ингэж дүгнсэн байнамаа. За давзаалтагчны шүүх рүү бол энэ маргаан маань очдог. За давзаалтагчны шүүх бол анхаачны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлсэн. Давзаалтах гомдлыг товч танилцуулжээ. Санхүүгийн зохицол хороо бол давзаалтах гомдол гаргасан. За ингэхдээ бол юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь анх бол 2024 онд энэ зохис барьцааны шалгуур үзүүлэлтийг баталж исэн. За ингэхдээ бол хууль тогтоомжийн нэгдсэн санд уг журмаа бүртгүүлсэн байсан. Гэтэ шинжилсэн найруулга болон нэмэлт өөрчлөлт нь бол нийтээр заавал дагж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн шинжтэй биш, зөвхөн тодорхойлж болох үс этгээдэд буюу зөвхөн банк ус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай болон энгийн зөвшөөрлөлтөй банк ус санхүүгийн байгууллагуудад чиглэсэн тодорхой үйлчлэлтэй захиргааны акт учраас
захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй гэж ингэж хэлдэг. За тэгээд хугацаа сунгас нь бол татан төвлөрүүлсэнтэй ижил гэдэг өмнөх байр сууриа илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Ингэхдээ хугацаа сунгаж байгааг нь татан төвлөрүүлсэн гэж үзэхгүй байх юм бол банк санхүүгийн байгууллагууд чинь өмнөх зээлийн гэрээгээд ингээл жил болгон сумгаал яваад ах ийм практик үүсчихнэ. Тэгээ энэ практик үүсчих юм бол энэ зохицуулалтын зорилго чинь биелэхгүй ийм нөхцөл байдалд одоо хүрчих юм а гэж ингэж ийм одоо үндслүүдээр давзаалтагчны шүүхэд маргадаг. За давзаалтагчны шүүх бол юу гэж хэлдэг вэ гэхээр логикийн хувьд эхлээд захиргааны ерөнхий хуулийн 59-ийн 1 заасан захиргааны хэм хэмжээний акт гэдгээ тайлбарлая. За тэгээд энэ санхүүгийн зохицуулах хорооноос гаргаад байгаа зохис тарьцааны шалгуур үзүүлэлтийг баталж байгаа журамчин захиргааны хэмжээний акт муу юм уу гэдгийг юун түрүүн тайлбарладаг. За захиргааны ерөнхий хуулийн 59-ийн 1-т бол захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгаарлан эрх олгосон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж ингэж заасан. За энэ зохис тарьцааны шалгуур үзүүлэлтийг одоо тооцож хяналттай авах энэ журам бол банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулахдаа нийтээр дагаж мөрдөгтөн чиглэсэн санхүүгийн зохицуулах хорооноос гадагш банк санхүүгийн байгууллагуудад чиглэсэн буюу санхүүгийн зохицуулах хорооны дээр дотоод үйл ажиллагаанд чиглээгүй үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй ийм одоо шийдвэр байна. Тэгэхээр энэ бол захиргааны хэм хэмжээний акт мөн байна гэж ингэж хэлдэг. Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалт дээр дүгнэлт хийдэг. За ингэхдээ захиргааны ерөнхий хуулийн 66-гийн 5-д бол бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж ингэж заасан. 68-ийн 1 дээр захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулсан болон хүчингү болсон тооцсон тохиолдолд уг шийдвэрийг бол яг захиргааны акт бүртгүүлдэг тэр журмынхаа дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийнэ гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр анх 2024 онд журмаа бүртгүүлсэн байсан гэж байгаа мөртлөө 2025 оны шинжилсэн найруулга болон нэмэлт өөрчлөлтийг бол бүртгүүлэх шаардлагагүй энэ захиргааны акт юм а гэж тайлбарлаж байгаа нь буруу. Энэ 2025 оны шинжилсэн найруулга болон нэмэлт өөрчлөлт гэдэг нь бол энэ захиргааны ерөнхий хуулийн 68-ийн 1-т заасан захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ процесс явсан байна. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа процесс дээр ч гэсэн яг нөгөө процессынхоо дагуу нэгдсэн бүртгэл хөдөлгөөн хийгээд захиргааны хэмжээний актын мэтгэлд нийтлэх ёстой гэдг нь бол захиргааны ерөнхий хууль тодорхой байна гэж ингэж хэлдэг. Тэгээд ер нь бол энэ захиргааны хэм хэмжээний актыг бүртгээд байгаа чинь цаанаа ямар ач холбогдолтой юм бэ гэхээр энэ бол ердөөсөө за энийг бүртгүүлъя гэдэг чингүүд навьж шууд бүртгэждэг бас процесс биш. Энэ захиргааны хэм хэмжээний акт нь захиргааны ерөнхий хууль заасан ерөнхий хуулийн 60 61 62 дугаар зүйл заасан шаардлагыг хангасан хэсгийг бол хууль зүйн яам хяндаг. Тэгэхээр эн чинь өөрөө нийтээр дагаж мөрдөх шахуу шинжтэй энэ байнгын үйлчлэлтэй байдаг энэ хэм хэмжээний акт ч өөрөө холбогдох шаардлагатай нийцсэн юм уу гэдгийг нь шалгаж иж бүртгэдэг. Ингэснээр нийцээгүй байх юм бол тэр актыг бүртгэхгүй буюу хүчингү ийм одоо эрх зүйн үр дагавартай гэх юм уу те. Тэгэхээр ийм байдгаа гэж тайлбарладаг. За тэгээд захиргааны ерөнхий хуулийн 67-гийн 2 болон 67-гийн 3-т бол угаасаа бүртгүүлж иж хүчин төгөлдөр болно. За тэгээд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгаарлан эрх болгосон захиргааны байгууллага хариуцна гэж ингэж болвол тодорхой заасан байна. Тэгэхээр эн чинь захиргааны хэмжээний акт бол мөн байсан. Үүнийг бүртгүүлэх үүрэг нь бол энэ санхүүгийн зохицуулах хороонд байсан. Гэтэл бүртгүүлээгүй байна. Бүртгүүлээгүй актад үндэслэн шийтгэл оногдуулсан нь бол буруу байна гэж ингэж хэлдэг. За нөгөө талаараа өмнө байгуулсан зээлийн гэрээгээс тунгасан байна гэдг нь бол нэмэлтээр их усүр татсан асуудал өртөөсөө биш байна. Тийм учраас угаасаа тэр журмыг батлаад байгаа тогтоолт нь ч гэсэн энэ өөрчлөлт батлагдсанаас хойш одоо хөрөнгө оруулалт татаж бол болохгүй өмнө татсан тэр хөрөнгө зээлийн их усүрт бол энэ нөлөөлөхгүй гэдэг энэ өөрийнхөө шийдвэртэй санхүүгийн зохицуулахаараа бас зөрчилдсөн ийм шийдвэр гаргасан байна гэж ингэж хэлсэн байгаамаа. За тэгээд энэ маргаан маань давзаалтагчны шүүхийн магадлал нь бол хуулийн хүчин төгөлдөр болсон. Хяналтын шатны шүүхтэр энэ маргаан маань очоогүй юм байна гэж бол ойлгосон.
Тий, одоо угаасаа анхан малын давдаалтны шүүх бол ингээд нэхэмжлэгч тал шийдэж байгаа шүү дээ. Тэдний нэхэмжлэгийг нь хангаад түнгүүд хяналтын шийдний шүүх рүү бол миний ойлгосноор хариуц учраас хуулийн цас хугацаанд гомдлол гаргаагүй учраас давдаалтны шүүх бол хуулийн өвчнөд үйлдвэр болж байгаа юм лээ. Яг хөө энэ кейст одоо энэ салбарын оролцогчийн хувьд нөгөө одоо санаа тавьж явсан гэж хэлэх юм аашаа явхад яг энэ кейстэй уялдаад угаасаа санхүүгийн төлөх хороотой маргасан хэд хэдэн одоо банк ба санхүүгийн байгууллагын бас маргаанууд адилхан явсан юм шиг байгаа. Яг хөө миний анзаарснаар санхүүгийн төлөх хорооны яг хөө зөвхөн сонин санагт юм н одоо зохицуулагч байгууллага захиргааны байгуулагч тэтэй захиргааны уулзаасан одоо дотор хэд хэдэн газар байна те угаасаа нөгөө санхүүгийн зах зээлч чинь ганцхан энэ банкын санхүүгийн байгууллагын одоо үйл ажиллагааг хинхаас гадна үн цаас даатгал дадлан дэлээ оршоо моршоо гэд хэд хэдэн салбар санхүүгийн төсөл хороо бол одоо хэрэгтэй хүрээ хэрэгжүүлж байгаа шүү дээ. Санхүүгийн бүх үйл ажиллагаан дээр хяналт тавьж байгаа гэсэн тийм. Тэнгүүтээ ингээд ажиглахад үн цаасны газрын жишээлбэл одоо ингээд хэд хэдэн газар тэтэй үн цаасны газар байна, банкын санхүүгийн байгууллагын газар байна гэж явангууд бусад газрууд нь жишээлбэл журмуудаа одоо шинжилгээтэй бүртгүүлээд нэмж өртөд орчлохдоо яг одоо хууль зүйн цэцэрлэгийн амны захиргааны хэм хэмжээний акт нэгдсэн бүртгүүлээд байхад банкын санхүүгийн байгууллагын газар нь бүртгүүлдэггүй ч гэдэг юм уу мэдгүй ингээд одоо нэг захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын ийм ялгаатай асуудлууд эргээд яг одоо дотор нь хэрвээ хуульчид ажилладаг бол тэр хүмүүсийн энэ одоо захиргааны хэм хэмжээний актыг ивэн одоо захиргааны акт гэж бараг тайлбарлах юм ялгаатай хууль хэрэглээ байгаа нь эргээд захиргааны байгууллагуудаа энэ захиргааны ерөнхийлөгчийн хууль хэрэглээг нэг мөр болгох ч гэдэг юм уу те яг одоо ямар этгээд тэрийг нь бичээд байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү нэг нэгдсэн юмар хангах юм шиг бол надад санагдаад байгаа юм уу одоо энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ нөгөө нэг том зургаараа надад нөгөө нэг манай шийдвэрүүд ингээд айгүй хурдан гараа яваад байдаг. За одоо чинь банк ус санхүүгийн байгууллагууд л одоо өстө иргэдийг хүлээл баяжаалаа гэл тэгчингүүт за ерөөсөө эднэрийг одоо юу гэдэг хянаа гэд ингээд нөгөө цогц тарцын шалгуур үзүүлэлтүүд нь шууд ингээд өөрчлөлт оруулаад яваад байдаг. Гэтэл эн чинь цаана бизнес шүү дээ тий одоо юу гэдэг одоо жилийн төлөвлөлтөн ч юм уу тийм гаднаас том хөрөнгө оруулалт авсан байгаад байдаг банкнаас дийлэн авсан байгаад байдаг гэтэл шууд ингээд энэ дээр нь ингээд өөрчлөлтүүд бол шууд айгүй юм шийдвэрүүд нь юу гэдэг за энэ шийдвэр бол тэдэн сарын тэдний өдрөөс эхэлж хэрэгжиж шүү энэ хооронд одоо бэлдээрээч гэдэг юм уу тийм иймэрхүү хугацаа огт өгөлхгүйгээр ингээд өөрчлөлт байдаг юм шиг санагдсан тэгмүүд за жишээ нь ер нь манай банксууд гаднаас айгүй ер нь том юунууд хөрөнгө оруулалтыг босгоод байгаа харагддаг тэнгууд тэр гадны хөрөнгө оруулалтын том гэрээнүүд дээр чинь юу гэдэг бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө энтрээ одоогийн эрх зүйн орчиндөө одоо юу гэдэг бодоод тэгээ тооцоолоод өгсөн байгаад байдаг. Гэтэл эрх зүйн орчны ийм амар шууд огцон өөрчлөлтөөс болоод эргээд тэр нөхцөл байдалтай анх нөгөө хөрөнгө оруулагчдаа гаргаж өгч исэн пландаа хүрч чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлууд үүсгээд байдаг. Тэгэхээр нөгөө энэ зохицуулагч байгууллагууд ийм нэг бүгдийн огцом энэ шийдвэрүүдээ бас гарахтаа айгүй болгоомжтой хандж явах хэрэгтэй юм шиг нэгдүгээр санагцсан. Тэгээ хоёрдугаарт бол энэ ер нь зохицуулалттай байгууллагууд ингээд ажиглаж байхад одоо юу гэдэг банкуд ч гэдэг юм уу. За энэ банксууд байна. За тэгээд харилцаа холбооны салбарынханд байна ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө зохицуулах байгууллагатайгаа сөргөөцөлдөг ч гэдэг юм уу. Маргахаасаа айгүй юм одоо жирхэд айгаад байдаг юм шиг ер нь санагддаг. Тэгэхээр яг тэгэх уг нь шаардлага нэг байхгүй юм шиг санагдаад байдیں۔ Яг нөгөө бодит байдлаа өгсөн шүү байгаамаа. Одоо яг би одоо хальт сонсоход жишээлбэл ингээл Монгол банктай холбоотой асуудал дээр банкуд марах гад тэгэхэд за тэгвэл хяналт шалгалт орлоо шүү гэдэг мэдээлэл ингээл явуулчихдаг ч юм уу. Яг бодит байдал дээр яг үүндээ захиргааны байгууллага одоо хуулийн этгээд тэг үйл ажиллагаа болж байгаа компани хоёрын харилцаа яг ч үндэ одоо амар тийм найрсаг сайхан бол ерөөсөө биш. Яг харахгүй хүн хоорондын харилцаа эргээд засаглалын харилцаа явж байгаа учраас ингээл мэдээж тэнд ингээд болж идэх юмнуудаас ингээд болон те одоо амар яралтай хууль одоо нэг тийм хуулийн өөрчлөлтийг дагаад дурамд өөрчлөлт орчдөг. Эсвэл яралтай мэдгүй байгаа чим ийм шаардлагууд гараад ирэнгүүт тэр бол үйл ажиллагааны шууд нөлөөлөх юм чинь гинт өнөө маргааштай ингээд өөрчилж чадахгүй штэ те одоо ер нь компаниуд бол even одоо яаж л технологи одоо бүтээгдэхүүн өөрчлөх гээл асуудлууд яригадаад эхэлнэ. Тэнгүүд яг бодит байдал дээр тэр бол айгүй хэцүү юм шиг байгаа юм. Ер нь энэ чинь нөөгүй мүггүй гэд бас хэлэхэд айгүй хэцүү. Тийм болохоор тэгээд одоо яг ингээд болохгүй бүтггүй гэл яг ингээд яг тулсан юм дээр очиж маргаал ингэж л явдаг юм байна гэж би бол ажиглаад байгаа шүү дээ. Тэгээ яг хуу зохицуулагч байгууллагыг бас шууд буруутахад айгүй хэцүү юм шиг байгаа. Одоо жишээлбэл санхүүгийн төсөл хорон энэ маргаантай холбоотой ярьж байгаа юм дээр ч тэр сүүлд бас одоо 26 оны ихээр журмуудаа өөрчлөхгүйд айгүй одоо их явж маваад ер нь өөрчлөлт явж байгаа байхгүй. Тэгээ тэр нь юунаас удаатай гэдэг юм бол бас л ер нь яг цагаатлах нь бол манай одоо хууль тогтоогч тэгээд бодлого
боловсруулж байгаа хүмүүс дээр шууд очдог. Тэгээл улсын их хурлын жишээлбэл 25 он сая намрын чуулганы төгсгөлөөр нэг тогтоол баталсан байгаа байхгүй юу. Тэн дээр одоо тэгээл улсын их хурлын дараа мараач нэг хэсэг ихтгэл дээр айгүйх ярьсан шүү дээ. Иргэдийн хэрэглээний зээлийг бууруулна, нэгдэж инфляци барина. Тэгэхгүй бол иргэд бол ингээ баг үрийн дарамтанд орсон байна. Бараг л хүчээр зээл хүчсэн юм шиг юм ухааны юм ярьдаг ч юм уу те. А гэтэл иргэд тэр чинь өөрөө манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, иргэд яагаад цалин өснө ямар бага байгаа юм те. Яагаад хэрэглээнийхээ мөнгийг зээлээр санхүүжуулж байгаа гэдэг асуудал руу оронгууд зүгээр нөгөө зээлийн хумх гад жишээлбэл шууд бизнесийн байгууллагууд руу юм хаалт одоо хийж эхэлдэг ч юм уу те. Тэгэхээр эргээл яг зөвтгүүлэгч байгууллагууд бол эргээд нөгөө бодлогоос ирсэн одоо бодлогыг боловсруулж байгаа газар сэрж байгаа гэсэн одоо дарамж хайлтан цаашаа те. Энэ кейс бол ерөөсөө энэ бол захиргааны хэм хэмжээний актын бүртгүүлэх одоо ёсгүй гэж маргаж байгаа нь ерөөсөө зүгээр л өөртөө бүртгүүлээгүй юм кейс үүссэн учраас нөгөө мэдхгүйтэй биш ерөөсөө юм бушуудуулаа бурундо бастай л гинл үлгэр ерөөсөө болцсон байгаа хгүй те. Харин тийм энэ кейстэй холбоотой юм комментууд бол яг олон байгаа. Тэгээд яхааргүй салбарт нь ажиллаж байгаа хувьд бол ингээл хэлмээр юм зөндөө. Гэтэ надад бол айгүй сонирхолтой кейс. Ер нь оюутнууд уншаад үзэхэд нөгөө захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ яг яаж гарч ирж байгаа юм те. Яг яаж маргах юм. Компаниуд дээр яг үндийн яг яаж бууж байгаа юм те. Зүгээр нэг одоо зээлийн гэрэн дээр шууд буугаал торгуул тавигдах жишээний. А гэтэл эргээд нэг энэ торгуул нь одоо цаашдынх нь үйл ажиллагаанд зүгээр нэг торгуул тавигдсан юм биш те. Магадгүй гаднаас одоо хөрөнгө оруулалтад татсан тэр хөрөнгө оруулалтууд чинь айгүй шаардлага өндөртэй явж байгаа ч те. Одоо хууль тогтоомж нийцүүлж комплайнсаа хангах те. Ямар нэгэн зөрчил гарахгүй байх ч гэдэг юм уу. Айгу том зүйлүүд ингэж ярьдаг учраас л зөвхөн одоо энэ компаниас гадна бусад банк банкуд бол холбогдох газруудаа маргаад ингээл явж байгаа юм байна гэж бол бодсон. За тэр айгу сонирхолтой. За энэ үргээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. За анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя.